Би хоолойгоо төвлөрүүлэхгүй энд хэрхэн зогсоо мэдэхгүй байна. 14 жилийн туршид бид маш хоосон бас ядуу байсан. Мартахад тун амаргүй. Бидний ээж өгөхөд бид тусламжгүйсэн. Тэр хүний ээжигээ бид хүний осоор оршуулахыг хүссэн. Бид улс төрийн байгууллагуудаас тусламж бас асуусан. Ээжийг минь бошлох газрыг түрээслэхэд бид 5 жил тутам өөрсдийнхөө улсын бусаас биднэрт туслаач гэж гуйсан. Гэвч бид одоо хүртэл өөрсдөө төлсөөр ирсэн. Ямар хатуу хувь заяа вэ? Мөн бидний түүний хойдгыг хийх, оршуулгыг хийх мөнгөйдсэн бас биднээс хулгайсан байсан. Тэр үед бид юу ч байгаагүй. Аав минь тэр үед давхар ажил хийдэг байсан. Маш хүнд хөцөө цаг хүртэл давхар ажил хийсээр л байсан аав минь. Тэр мөн депрешн, гүн сэтгэл зүйн хямралаас болон амь насаа алдахад ч бас ойрхон байсан. Бид өөрсдийнхөө гэрийг ч гэсэн мөн алдаж, өөрсдийн амьдардаг байсан орон сууцаа хүртэл түрээслэхэд шаардсан. Би 16 нас хүрэхдээ гэр бүлээ тэжээдэг гол хүн болж ажиллаж эхэлсэн. Би кастнаар ажилласан, мөн дадлахын оюутнаар ажилласан. 18 насныхаа төрсөн өдрийн миний бэлэг бол миний бүтэн цагийн ажилд орох байсан. Би дуудлахын тулд бүтэн цагаар оройн 8 цагаас өглөөний 5 цаг хүртэл ажилладаг байсан. Харин өглөөний 7-аас оройн 4 хүртэл би өөрөө их сургуультай коллежд явдаг байсан. Аавын минь нүүрэлсэн депрешнтэй, гүн сэтгэл зүйн хямралтай адилхан би ч гэсэн тийм зүйл өртсөн. Бусад зүйл бол зөвхөн мөнгөтэй хүмүүст л байсан. Өвдсөн ч өвдөөгүй ч бүх цаг үед би гэр бүлээ тэжээхийн тулд бас 3 дүүнэрээ харж чандаа сургуулийн төлбөрийг хийхийн тулд ажилладаг байсан. Дэлхийн тэр үед биднийг манай гэр бүлийг мартсан байсан. Олон жилийн туршид хинч биднийг хайхад төв гэдэгт бид бүрэн итгэсэн. Манай засгийн газарч тэр системч тэр бид нар бол зүгээр л ээжигээ алдсан ядуу гэр бүл болж үлдсэн. Австралийн засгийн газар хэрэгтнүүдийг өмгөөлж хацаалан бүр тэрнээс гадна тэднийг консул болгосон байсан. Сингапурын агентлаг харин хүний наймааг хөхүүлэн дэмжиж мөн түүнийг хаацаалан хамгаалж ээжиг минь ажлын визхүүгээр ямар ч хамгаалтгүйгээр түүнийг явуулсан байсан. Филиппинчууд зөвхөн баян хүнийг л хамгаалдаг. Харин ядуу бидэнд шиг хүмүүсийг хизээж хамгаалдаггүй. Урт хугацаанд би чимээгүй байсан. Мөн маш олон жилийн туршид Монгол гэхэд миний хувьд айдас хүйс маш хүйтэн үхлийн тухай сануулдаг байсан. Мөн онгоцноос буухах хүртэл би яг л ажиллах зүйлийг мэдэрч байсан. Мөн ээж минь ч гэсэн яг ингэж айж ганцаардаж байсан бахтаа гэж бодсон. Би энд буухаас өмнө маш их айж байсан. Яагаад гэвэл би миний ээж яваад хизэж эргэж ирээгүй газар руу явж байгаа учраас бас маш их айцтай байсан. Миний ээж Тэрил Ачанзан ганцаараа байхдаа Монголд олигдсон. Харин өнөөдөр би айхгүй байна. Яагаад гэвэл би ганцаар биш. Би энд зогсож байгаа нь та нарын хүчээр. Миний гэр бүл бас та нарын хүчээр энд ирсэн. Тэгээд бүх зүйлийн урдад би нэг зүйлийг хэлэх шаардлагатай байна. Бударагчаа танд бидний хоолой болсон баярлалаа. Бас монголчуудаа баярлалаа. Биднэрт тусламж үзүүлсэнд биш, биднэрт анхаарал хандуулсанд биш, харин хүнлэг сэтгэл гаргасан монголчуудад баярлалаа. Би энд зөвхөн тусламж авах гэж ирээгүй. Харин би энд ээжийн хайрыг бас маш олон монголчууд Монгол ээжийн дулаан хайрыг мэдэрсэн. Мөн халуун дулаан сэтгэлээр биднэрт Монгол ээж нарын хийж өгсөн дулаан хувцсын таатай байна. Бас халуун дулаан Монгол аав эгч дүүнэрийн хайр бас
соёлыг мэдрэх таатай байна. Энэ яг л ээжийн минь хүсэж мөрөөдж байсан ирээдүй байхаа. Энэ бол миний хүсэл мөрөөдөл байсан хамгийн ихний шинэ жил байлаа. Харин өнөөдөр би яг л ээж минь амьд юм шиг мэдэрч байна. Яг адилхан шаналж уйлж гомдож байсан монголчуудын дунд ээж минь байгаа юм шиг санагдаж байна. 11 онд ээжтэйгээ хийсэн хамгийн сүүлийн утасны дуудлаганд ээж минь надад хэлэхдээ 12 сар гэртээ ирэн гэж хэлж байсан. Тэр гэртээ ирэхийг маш их хүсэж байсан. Тэгээд бидний санаж байна гэж маш их хэлдэг байсан. Тэр гэртээ ирэн гэсэн амлалтаа биелүүлж чадсан, харин гэртээ авсан дэрсэн. 14 жилийн өмнөх 12 сарын 15-нд 2011 он би тэр өдрийг өдөр бүр маш сайн сандгаа. Өнөөдөр 14 жилийн өмнө бид Филиппинд 2 дахь задлан шинжилгээг хийлгэж байсан. Яагаад гэвэл бид урьдчилсан задлан шинжилгээний хариуд итгэхгүй байсан. 11 оны 12 сарын 15-нд Филиппиний мэргэжилтнүүд түүний биеиндээ задлан шинжилгээ хийж хамгийн сүүлд харсан байдаг. Түүний биеинд маш олон хөхрөлттэй, маш гүн зүсэлттэй мөн тамхины цогоор түлэгдсэн байсан. Түүний инээд хайр гийсэн аз жаргалтай харсан одоо үрд мөнхөд гонигтайгаар үлдсэн. Түүний гэмсэн өгсөн царайн ч гэсэн бидэнд ямар нэгэн зүйлийг хэлхийг хүссэн ч чадалгүй явсан нь харагддаг. Тэд бидэнд хэлэхдээ түүнийг амиа хорлсон гэж хэлсэн. Тэгтээ амиа хорлсон эсвэл түүнийг гүн хорлохонд орсон гэж хэлсэн байсан. Харин бидэнд Филиппиний шинжээчид үннийг хэлсэн. Түүний биеинд маш их хүчтэй тэмцэл илэрсэн байсан. Амьд үлдэхийн тулд мөн хүүхдүүддээ эргэж ирэхийн тулд зогсолтгүй маш их тэмцсэн байсан нь харагдсан. Тэгэхээр би зүрхнийхээ гүнээс та нараас асуумаар байна. Яагаад гэртээ хүүхдүүддээ ирэхийг хүсэж байсан ээж минь үхлийг сонгох гэж мөн яагаад бичиг баримтан дээр өөрийгөө амиа орлсон гэж хэлсэн байсан бэ? Бидний ээж хизээж биднийг орхихгүй байсан. Бидний ээж хизээж хүүхдүүдэд хаяхгүй байсан. Юу ч болж байсан хизээж хүүхдүүдэд ардаа гэртээ хаяхгүй байсан. Энэ дэлхийд цор ганцаараа ээж хүүг нь орхихгүй байсан. Тэд ээжийг минь биднээс хүчээр авч явсан. Филиппиний шинжээчид хэлэхдээ түүний зүрх байхгүй байсан гэж хэлсэн. Түүний зүрх нь малтагдсан байсан. Би одоо ч хүртэл хүн яаж ийм зүйл хийж чаддаг байна гэж боддгоо. Хүний зүрх сэтгэл хайр инэрл байдаг бүх зүйл яаж түүний биенээс алуу болсныг би одоо хүртэл ойлгодгүй. Миний ээжийн зүрх хаан байгаа бол хэн авсан бол мөн тэд яагаад түүний зүрхийг авсан бол энэ олон жил би энэ яралтыг ясанд огт итгэдэггүй. Харин өнөөдөр би энд зогсож байна. Намайг ойлгох энэ олон хүмүүний өмнө би зогсож байна. Түүний зүрх түүний биенээс авагдсан байсан ч гэсэн энэ дэлхийгээс огт авагдаж яваагүй. Яагаад гэвэл би өнөөдөр үүнийг мэдэрч байна. 14 жилийн өмнө тэд ээжийн минь зүрхийг хулгайсан байсан. Тэд биднийг чимээгүй болсон. Тэд биднийг холдуулсан. Өнөөдөр харин бүхэл бүтэн улс бидний хамт цуг байна. Бид ээжигээ алдсан. Харин өнөөдөр бид усын хэмжээнд бүгд ойлж бас бүх улс бидний төлөө биднийг хамгаалж байна. Монголын ахын дүүстэй, Монголын аав ах нартай баярлалаа. Бидэнд тослсон, биднийг тослоход цааргалцаагүй Монголын бүх хүмүүстээ болон Монголын хүнлэг байгаа тайз сэтгэл гоёчод байгааг баярлалаа. Бид өнөөдөр Монгол гэр бүлтэй боллоо. Өнөөдөр бид энэ шудраг яс үнэн үнний төлөө байна. Одоо ээжийн минь сүнс тайван нойрч чадах байхаа. Биднэрт буцааж итгэл үнэмшил мөн дуу хоолой бэлгэлсэн та бүхэд маш их баярлалаа. Та бүхдийн тасыг мань бидний гэр бүл хязгаарч мартахгүй баярлалаа. My family will never forget your love. Thank you so much.